энэ матрицын уруу матриц нь ийм бол x y-ийн ялгуурыг олгочихно. За энэ систем тэгчлэгийг матриц хэлбэр бичиг юм бол A, B, C, D, X, Y тэнцүү 3 хасаг 3 гэсэн матриц. За энийг уруу матриц ашиглаад бичих юм бол тухайн матриц систем тэгчлэгийг уруу матрицаар оруулахдаа урд талаас нь тухайн уруу матрицаар нь үржүүлэх өгчдөг. За тэгэх юм бол бидний систем тэгтгэл маань юу гэсэн үг вэ? 4 хасах 2 2 7-ог үрждэг нь A, B, C, D үрждэг нь X, Y тэнцүү 4 хасах 2 2 7 за энэ жоох биш. Үрждэг нь 3 хасах 3. За тухайн матрицыг уруу матрицаар нь үржүүлэхэд нэгж матриц гардаг. Ингээд X, Y. За энийг үржүүлчих юм бол 4-ийг 3-аар үржүүлсэн дээр нэмэх нь хасах 2-ыг хасах 3-аар үржүүлсэнтэй тэнцүү 2-ыг 3-аар үржүүлсэн дээр нэмэх нь 7-ог 3-аар үржүүлсэнтэй тэнцүү. За нэгж матрицыг ямар ч матрицаар үржүүлсэн тэр матриц өөрөө гардаг. За энд X, Y матриц. Энэчнээс бид нарт энийг үржүүлж хаар чинь 3 4 12 12 дээр 6-ыг нэмээд энд 18. За энэ хоёрыг үржүүлчих юм бэ 6 21 гэдэг чинь 21-ээс 6-аас 21-ээс гар хасах 15 ийм болно гэсэн үг. За энэ дээрээс x нь 18, y нь хасах 15 гэхээр x-ээс хасах нь y гэдэг чинь 18-аас хасах нь хасах 15 гэдэг чинь тэнцүү 33 болоо бидний хариулт C хариулт нэ.